Эмбүк толилуулж байна. 10 сарын тэнгэр дор. Зохиолч Чинагийн галсан. Зохиолыг уншсан Баатар Жовын Дархан Сүх. Их хурл ажлаа өндөрлөлөө. Техникийн ажилчид гэдэг ерөнхий нэрийн дорд ажиллагдсан хэдэн 10 хүний хувьд завсарлаггүй өдөр, нойргүй шөнө ард хоцорч, тогтож эхлээд байсан зарим харилцаа хөгжиж амжилгүй үлдэх нь тэрэ. Харин хэлмэрчдийн хувьд ажил дуусах бас л болоогүй байлаа. Үүний учир нь их хуралд оролцсон гадаадын зочид ойр зуур хөдөө явж юм үзэх болжээ. Тэдний нэг хэсэг нь говийн байгаль, нөгөө хэсэг нь талын шинэ хот үзэх болж, гурав дахь нь болох голдуу Монголд олонтоо ирсэн, бас хол аялаж чадахгүй, төрүүлж буцах ёстой зэрэг шалтгаантай хүмүүс ойрхон амралтын газар очиж хоноод ирэх учиртай байв. Миний бие сүүлчийн хэсэгтээ явах хуваар гарчээ. 10 дугаар сар дулаахан намрын дуусашгүй мэд налгар шар өдрүүд үргэлжилсээр байлаа. Орчлонгийн хаа нэгтээс гин овсхийн босоод уулын зоо талын ингээр үнэгчилсээр их хотын симхи чөлөөгөөр орж ирэх хонгор салхи толгойтой үстэй наадаад өнгөрөхдөө алжаалыг багцаар аван одох мэт санагдахад зүрх хойноос нь тэмүүлсээр хоцорно. Гэвч намрын салхины хойноос тийхүү сэтгэл гэгэлцэх мэдсэн миний хувьд нэгэнт улирч баларсан зүйл байлаа. Учир нь чухам энэл их хурал надад амьдралын минь хойштын зам чигийг тодруулж өгөв гэж хэлэхэд болно. Судалгаа гэдэг нь урлаг шиг өнгөрснийг амьлуулж, ирээдүйг зөгнөж, шинэ амьдрал, шинэ ертөнцийг бүтээх юм бус. Харин баримт цуглуулж, харьцуулж, тоочих, сайндал тэдгэрийг тайлбарлаж цэгцлэхийн нэр ажээ. Би одоо 28 настай. 32 таад хэл шинжиллийн дэд эрдэмтэн, 36 таад доктор болох байлаа. Ирээдүйн минь тэнхүү тов тодорхой учраас сэтгэл үеиг явна. Өглөөний 8:45-д би зочид буудалд хурж ирлээ. Жуулчин гэсэн хаягтай 2 сунгаар автобус ирээд зогсчихжээ. Хаалгачин энгэрдэх их хурлын тэмдгийг минь харв бололтой шалгааж цааргалсангүй оруулав. Босгон дээр доктор Фридрих Фите таарлав. Бид хоёр дуу шуугүй зөрлөө. Үүдний танхимд бичээч отхон сууж байв. Бамбгар дөрвөлжин сандалд ирмэгэлсхийн суусан бүсгүй тунч төрхөн харагдана. Тэрээр намайг таниад энэмсэглэх айдснаа болж чигээрээ ширтгэд гүрээнийх нь судас зогсолтгүй гүрэлзэж хазар дээрх улаан толб нь улам тодорно. Би хажууд нь дуугүй хэсэг сууснаа. Чи бас цуг явах юм уу гэж асуусан чинь үгүй хүн хүлээж байна гэлээ. Бат цэрэнгүү гэж цааш нь асуувал төгдөрс хийснэ тийм ээ гэж дуулдах төдийг хэлв. Бат цэрэн англи профессор Уайтмантай цуг түүний аяны бандгар цүнхийг их хүч гаргах бололтой өргөжгсөн шатаар бууж ирж байлаа. Зочныхон суг хавьяас дөнгөж өнгөрөхтэй үгүйтэй тэрээр зогсоо жолоогүй ярьж явах бөгөөд ингэхдээ цаадхынхаа нүүрөөд харах гэж өлийсхийн хажуугаар нь бас шатны гიშгүүрийг алдаж гიშгчихвэ гэсэн шиг байн өнгийсхийх нь хөндлөнгөөс айхтар ядаргаатай харагдана. Харь газрын ноёны нүд үл үзэгдэхийн учир нь тэрээр бараан шил зүүжээ. Тэргүүн цэх аманд нь ганц ургаа юм шиг зуулттай яваа түүний төрх байдлаас бат цэрэнгийн яриаг сонирхсон шинж даанч үл мэдэгдэнэ. Ноён Уайтман хаалгачийн толгой дээгүүр бөөн утаа хаяад гарсан нь үүдний салхинд цэнхэр тууз адил хөврсөөр орж ирэхэд нилуун үнэр хамар дэлсэв. Бат цэрэн боловсон гэгдэх ёсны дагуу эрхэмсэг профессорыг хаалгаар төрүүлэн гаргаад өөрөө гарах ээлжидээ ачаандаа түрцсээр өрсөж өөдөөс нь орж ирсэн хүмүүст босхны чөлөөг алдаж цаадхаасаа таслагдчихав. Тэнхүү хүмүүсийн орж гүйцхийг хүлээн зогсож байхад нь би түүнийг их ойрхоноос ажиглалаа. Эвэр хүрээтэй цэгэн шилний цаанаас гонигтай ёлтойх ногоовтор нүдний завх нь хавдаж, нүүр нь хөөж цэлхийсэн атал завжинд нь инээмсэглэл шигдэжээ. Отхон өнөөхөл алсыг ширтсэн хэвээр хөшчихсөн мэт суун. Харин хацрынхын толб нэг тодорч нэг бүдгэрч байна.
Энэхүү өөрчлөлт түүний шивгэр нүүрний цэвэрхэн төрхийг улам тодруулах аж. Тэгснээ аниргүйхэн босоод чигээрээ гарч хажуу тийшээ юр харахгүйгээр гүйх шахам явсаар буудлын өмнөх цэцэрлэг рүү оржглоо. Бат цэрэн түүнийг ахиадал харалгүй өнгөрөөж амжлаа. Тэрээр ноён профессорын бөөрөнд наалдчихсан анаал ярьсаар бараан шилэнд ороосон нэгийг ирэх мэт нүүрөөд нь цөхрөлтгүй үлийн. Яг 9 цаг болоход автын таних тэмдэгтэй хөнгөн тэрэг ирж буудлын үүдэнд зогсоход дотроос нь баруун гартаа хөдөлгөөний дохооны ирэмод бугуйвчилсан цэх өндөр нуруутай залуухан Ахмад гарч ирлээ. Ахмад довжооны урдуур нааш цааш алхах зуур цагаа байн харж тэгэх тоолонгоор эрүүгээ барьсхийн бодлогошрох нь кинонд гардаг жанждын тололдооны өмнөх янз төрхийг элэглэх мэт. Сарал костюм мөн тийм цайвар өнгийн занг бүрхтэй бор туяатай нүдний шил зүүсэн насын тим гэж тааж хэлхийн аргагүй албархуу байрын ир довжоо өөд аажуухан алхсаар гарч ирж хамгийн дээд гişхүр дээр нь зогсоод хавийнхаа хүмүүсийг тойруулан харах зуур хоолойгоо хідэнтэй засав. Түүнийг тэнхүү дуугарч хамжаагүй байхад нь л хариуцсан авч явах хүн байна гэж бултаар ойлгов бололтой төдөлгүй тойрон авлаа. Тэгснээ өнөө ир эхлээд хэлмэрчтэд хандан одоо хэлэх үгийн зочдод дамжуулахын учрыг урдчлан сануулсан ч юмгүй шууд л эрхэм зочтоо гэж намуухан албархуу дуугаар үгээ эхэллээ. Хэлмэрчтийг тойроод хэлний хэсгүүд аянда бүрдчихсэн. Саяын 2 үг олон хэлэнд нэгэн зэрэг дуулдах нь их хурлын үеийг ахин санагдуулна. Хин хүн өөрт нь зориулж хэлснийг дуулж мэдэх хэрнэ хажууд болж байгаа бусад хэлний үг яриа чихний үзүүрт дөнгөнээд л өнгөрнө. Герман хэлтнүүдээс доктор Фридрих Фигээс гадна сүрхий яриа хөрөөтэй Лайпцигийн өвгөн профессор, дууцоотой Австри залуу Паул Кених, Берлин аялга оруулж ярих дуртай Саксон нутгийн хүүхэн Ренате Шлам энэ 3 амралтын чиглэлд явхаар шийдэжээ. Бичгийнх нь хэв янз, хэлнийх нь үг найруулга зэргээс эзнийг таньж явах гэж оролддог нь ер нь альч газрын орчуулагч нарын зан юм байх. Түүн дээр уг эзний тухай энэ тэндээс олдсон дил сул үг нэмэгдээд ирэхлээр тэд хурлын гол эзэд төлөөлөгчдийн тухай өөрийн гэсэн мэдлэг дүгнэлттэй болж заавал амждаг юм. Чухам тийм замаар энэ удаагийн хэвлэлийн хэсгийнхэн ч өөрсдийн бодол дүгнэлттэй болсон. Тэр нь Ренате Шлам хүүхний тухайд цаана гим хоргүйж гэсэн наана нилээн өөлж шоолсон аятай байв. Тухайлбал түүнийг яндан гэж хожилсон нь тамхи их татдаг, бас дэндүү гэмээр өндөр туранхай биетэйх нь аль-алиныг дайруулсан үг биз. Ингээд өдрийн төлөвлөгөө танилцуулж байв. Амралтын газар хүртэл 80 км-ийн зайтай. Гэхдээ зам зуур өхөрчин айлаар орох учраас 14 цагийн үед л хурж очих. Дараа нь өрх төгсөн зоог бариад орой найрамдлын үдэшлэгт оролцох аж. Бас нэг зүйлгээд албархуу ир долоовор хурууга гозойлгон нийтийг тойруулан харснаа. Цаг уурын мэдээгээр зарим нутгаар цас урж болзошгүй байгаа. Тэгэхээр дулаан хувцлах нь зүйтэй гэлээ. Цасны сураг зочдыг айлгах биш харин баярлуулах бололтой. Цанаас босоод өвөл хэрэглэх бүх зүйлээ авсан гэж хэзээд нарийн сэтэж байдаг Сергей Зайцевийн хэлсэн нь нийтийг хөгжөв. Отхон цэцэрлэгийн модон дотроос гарч ирээд хэсэг зогссноо буцаж орлоо. Час улаан цовныхан сэжүүр зулцган моддын цаанаас дүл адил ялгарч харагдав. Бат цэрэн тэр зүг тунж харж өгөхгүй. Ноён Уитманы нүүрөөд тэмүүлсэн чигээр ямар нэгэн зүйлийг төвчээртэй тайлбарлана. Эрхэмсэг профессор тэр яриаг сонсож байгаа эсхийг мэдхийн арга алга. Ганц цуусан хавчигдуу тэргүүн нь олны дээгүүр ойр ганцаар шаваах нь нэгэн зүйлийн амьтныг өөрийн ирэхгүй санагдуулна. Би автобусны арын эгнээнд 2 мажаар тэдний хэлмэрч өвгөн 3-тай суудал таарчээ. Миний өмнөх суудалд доктор Фридрих Фи, Брэд профессор С2, тэдний цаана ноён Уитман, бат цэрэн Ренате Шлам, нүсэрвийтэй бас нэлээд настай мөртлөө залуугийн аимшиггүй шинжээ алдаагүй нь юмн дээрээс цухалцаад байсан хасаг ир Сарбас, Паул Кених, Лайпцигийн профессор нар хос хосороо суужээ. Хамгийн сүүлд нэг залуу хүүхэн орж ирж жолоочийн зэрэгэлдээх сондгой ганц суудалд суулаа. Цав цагаан царайтай гайгүй цэмцгэр ховцолсон тэр бүсгүй зурагчин болох нь зүүсэн аппарат хэрэгслээс нь илэрхий.
Автын таних тамдигтай хөнгөн тэрэг төрүүлж автобуснууд дагаад хөдөллөө. Хойно бас нэгэн хөнгөн тэрэг явах бөгөөд тэнд нөгөө албархуу байран ирс суужээ. Ахмадын баруун гар толгой үе ил гарч ирэн ирээ мод гоцолцсон дохиж хөдөлгөөнийг журамлана. Өөдөөс болон хажуугаас ирэх тэрэгнүүд дугуйгаа чахартал тоормслно. Бас урд ява зарим тэргийг гүйцэн очиж замын хажлага руу шахан аваачаад нам зогсооно. Тэнхүү зогсож байгаа тэргийг харахад эцэгтэй загнуулсан хүүхэд санаанд орно. Моторт дугуй унсан бөөн хятадыг гүйцэж төрүүллээ. Хүмүүс нь хөгшин залуу янз бүр боловч бүгдээрээ ижилхэн ядрангуй хөшүүн царайлж бүгдээрээ тарлан цоохор тол болсон навтас өмсчээ. Дээшлэх өдрийг энд тэнд жирэлдсэн цэнхэр утаагаар сараачин эхийгэ бидэрсэн тоглол адил мөөрөлдөн язганах унаандаа тэд будаг шохой болсон ховин сав урт иштэй сойз шат зэргийг ажжээ. Намрын дулаан өдрүүдийг ашиглан аль болох олон барилга байшин засварлах, аль болох их мөнгө олох хэрэгтэй юм биз дээ. Жилийн жилдэл ийм байдаг. Өнөөдөр чи ажлаа үнэнчээр хийвэл маргааш өлснө гэж хятад хүн хүүхдээ сургадаг юм гэдэг. Тэрхүү дотор ухаан энэ хүмүүсийг нээрэнчиг тэжээж байна та. Нөхөр Ахмад хятадуудыг зогсоож барсангүй, цуваа зогсолтгүй чагнаалдсаар тэдний хажуугаар өнгөрлөө. Тэглээгээд тэд хурдаа саасангүй, бас хоорондох цагаач алдсангүй. Тэрч байтугай тийхүү сануулга өгснийг өчүүхэнч анзаарсан шинжгүй өнгөрүүлв. Засмал замын хажуугаар ганц морьтон гэлдрүүлнэ. Хаа нэгтээ хүүхэд голдуу дугуйчид бас хоёрын зэрэг морин тэрэг тааралдав. Тэд одоохондоо засмал дээр байраа эзэлсээр аваа. Явган алхагсдын байдал чөлөөтэй, айвуу тайвуу. Тэдний урдуур хойгоор эрээ татуулан хөөцөлдөх хүүхдийн хөвжөлтөө ойр дууг их хотын дуу чимээний дээж гэлтэй. Гудамжны нөгөө талаар эгнэн ярайх шинэ хорооллын байшингуудын тагтны хаалга голдуу онгорхой, заримийнх нь төмөр торны цаанаас үнэг чонын арьс өлгөөтэй. Бас 3-4 зэрэг газар аргал янгирын гавлтайгаа үргэлж ивэр арсайн харагдах нь эцдийнхээ бэл бэнчнийг элтгэх янзтай. Тэдгээр тагтны аль нэгэн дээр бөөн хад тавигдах цагч холгүй биз? Тэр нь эхлээд зарим хүний хувьд нэгэнт холдон хүнд ирсэн байгаль ихийг орлож байснаа явандаа нийтийн дагах янз маяг болон хавтгаарч учир утгаа алдах нь магадаа. Шинхэн өнгө содон хорооллоор төгсөх хотын зах огцом эргийг санагдуулна. Зорвсхон нүцгэн тал өнгөртөл гэрийн хороолол залхан авлаа. Хэдэн мянган гэр банз шургаагийн хашааны араар дор дороо шурган бөгснө нь бие биеэс зугтаж тусгаарлахыг эрхэмлээ юу гэж бодогдохоор. Гэтэл энэ бол хэдийгээр тийхүү хамар хашаагаар тусгаарлагдавч бие биед хоргодон бие биеийг төссөн нэгдмэл нэгэн цогц өөрийн гэсэн хууль жаягтай бие даасан ертөнц билээ. Тэдгээр гэрийг төрүүхэн харж явсан их хоттой холбон бодоход энд сүргээсээ тасарсан хэдхэн хонь бусдын их сүрэгтэй нийлэн уусах хүслэн давтан гэтэл бас түнд ойртож очихоос дөлөн тэгэхээр хаяа хавийн бараад эсхийн байгаа мэт их сүргээсээ тасарсан адгуусыг санагдуулна. Тэдгээр гэрийн хувьд хот руу буцаж очих зам үрд хаагджээ. Хот ойртон дөххийн хэрээр тэд дайжин зугтах, цагийн явцад цөөрн цөөрсөөр уусаж дуусах болно. Хашаануудын наагур цаагур үнэ морь ганц нэгээрээ гэлдэрх нь алмаарч гүйтсэн байдлыг илтгэнэ. Их талдаа сая жива жил сөрөглөн амьдарч ирсэн тэд хөнгөн хөлтэй хурдан догшин амьтад байхаа нэгэнт болсон нь бас л хүний бүтээл мөн буюу. Тэгтэл нэг янгхгэр улаан үнэ гевгэнэт засмал дээр гараад ирчихсэн. Аажуу гэлдэрсээр замын яг голд очоод сүүл өргөн алцааж оцойн тоглох нь тэр. Автын тэрэг яаж чагнаалдаад Ахмад ирээн модороо яаж зангаж дохиод бас зандарч хашгираад түүнийг үргээж замын голоос зайлуулж барсангүй. Цуваа төр зогсож үнээг хэрэгэ бүтээж аваад зам тавьж өгөхийн хүлээх хэрэгтэй болов. Тэнхүү бүхэл бүтэн цувааг зогсооход хүрснээ огт юм шинэ сансан янзгүй гялалдсан хоёр бүлтгэрнүүдээр өөдөөс мэлтитэл ширтэх тэр адгуус одоохондоо энэ талын эзэн нь хിവэрэ шүү гэж байгаа мэт омогтой онцгой байдлыг ээлтгэнэ.
Тал дундуур их мөрөн адил харван гарч тэдгэрийн хаяагаар даван одсон засмал замын хоёр талаар эгнэн үргэлжилсэн уцсны шангуудын орой дээр сууга улаан хөрөн элээнүүдийг харахад амьдрал хайрлсан нутгаасаа салж ядсан байна уу гэлтэй. Доктор Фридрих Фи нэрлэхийн тийн ялгалын тухай хашгиран ярьж байв. Профессор бол төвчээртэй, өөрөө барагтай дуугардгүй учраас ховор сонсогч бололтой. Бат цэрэн зантгар толгойн ар шилэндээ нугдаан шигдтэл дээшээ харчихсан ярьсаар ноён Уитман байдгаараа гидийн түшлэг налжчихсан суух бөгөөд оройгоороо зулмарсан хавшиг толгойнхон цаанаас цухих ганс нь үе бөөн утаа хайж тэр нь агаарыг улам улмаар эзэмдэнэ. Өтхөн тэмдэг чороогүй тасхаар ус хус модны тайрдас шиг гөлгөр бүдүүн шилэн хүзүүн нүдэнд тусаад сарбаас гой араасаа эдэр залуу хүн шиг харагдана. Рената Шламчваса тийм ч муугүй харагдах нь дээшээ годойлгон сойсон өнгө муутай үсэн сайхнаа байг гэхэд муухай сэтгэл төрүүлэх нь үгүй бөгөөд цаана нь ердийн аятайхан нүүр царай байгаа байх гэж бодогдохоор. Харин огцом часхи хинээд нь л гаж этгээд. Зариудын тэр инээд өөрийгөө бичгэн зэрэгт хөрөв гэж өргөмжлөн бодсон нөхөр сүүдэргүй голдуу бүсгүүчүүдэд байдаг дээрэнгүй өвтөр өнгөөр гайгүй сүртэй эхэлснэ гинэт намсхийн буурч тэгснэ төр тасарч сурагчгүй одно. Энэ нь царай зүүсэн муутайгаа мэддэг эмэгтэй хүн түүнийг мартахын төвс болж гэтэл мартаж яагаад ч чадахгүй явдагтай холбоотой байж ч болох. Засмал дээр хөдөлгөөн татарч их талын ил хул байдал нөмрөөд ирлээ. Гэтэл Ахмад өнөөхөл сонор соргог байдлаа хадгалсан хэвээр хаалга байн онгойлгож цээжин бие ил гарган машин тэрэг ирж яваа эсхийг шалгана. Энгэгт нь түүний чирэг шинжийг элтгсэн хөрөн борд царайнд тулалдааны талбарыг нэгд нэгэнгүй ажиж байдлыг яггүй тооцоолж байгаа жанжны дүр төрх үнэхээр л тодорномууч гэлтэй. Эргэн тойрон намрын тал налайн шаргалтна. Түүнийг харах тусам цээж тэнийн сэтгэл уйсхан амьдралын алтан өлгий болсон газар шороон дээр маань эрхлэн наадах 80 жива наран цацраг холдон одох цагийг мөнх ус амьдралтай цуг саатуулан байгааг мэдэрснийх болов. Тэнхүү дөлтөн шаргалтах талын хаяа хэрхгээс тасран өндийх мэт цайвардуу эхэлснэ дээшлэх тусам хөхрөх тэнгэрийг хараад хараа үлэг үйцнэм. Аяа 10 сарын тэнгэр. Он цагийн урсгал дор элэгдэхээрээ болсон намхан мөлгөр дов толгод ардд сувран үлдэнэ. Тэдгэрийг тоолж бүртгэх мэт харуулдаж цагдах мэт цуваатай зэрэгцэн нэсэж явсан бор харцаг гівгэнэт агаарт эргэлцснээ хаачвгийн завдалгүй алга боллоо. Би бодлосоо сэрж эвгүүрхэв. Хөх тэнгэр хөсрий тал надад ямар хамаатай юм бэ? Надаас урдл байсан, надаас хойшч байх л зүйлс. Аль элен цуланцын үеэс хин хүн харахаар л нэг болсон. Бүгдээрээ мөргөж гуйж үдсэн. Нэг хэсэг нь бас шүлэг бясалгаж чүлдээсэн. Зарим нь харааж дайрсан ч тэглээгээд юу болсон юм бэ? Юу ч болоогүй. Тэнгэр өнөөгч хөршгүй хол, газар өнөөхөл дээлдэршгүй хатуу, аль нь өчүүхэн хүний хоромхон амьдралын турш ээлжлэх жаргал зовлонгийн өмнө өнөөхөл дүлийдэн боргисон хэвээр байсан. Хэн тэдгэрийг хэдий чинээ биширч гөлөрхийн хэрээр тэр төмний цуваанаас төдий чинээ хол хоцорсон. Бас бусдын хэрэг явдал надад ямар хүртээлтэй юм бэ? Хэн яаж амь зуунав худалж хэлнэ үү, хулгайж хийнэ үү, өөрийнх нь л хэрэг. Хэнд ч хүртээлгүй, гол нь чадах. Бултын дунд хайсан амьдрал гэдэг тогооноос хувайл бошуухан бас ахиухан олж авч сурах. Ерөөс амьдрал гэдэг бол тэмцэл. Энэ л чин үнэн. Ингэж бодтол амьсгаа давчтан үе мөч бадаарч аюулхайнаас дээш зурж өвдөд хууч хөдлөх янзтай. Өвчин мэдэгдсээр хэдэн сар болж байгаа юм.